сая намайг усанд оруулж өгсөн. Өөрийн 4 цагт эмчнэр нь орж ирснээр гинтхэн л юу одоо ч төрөлийг хэл би чинь бүр сандраал. Тэг сая битэр усанд ороод манай өрөө нэг иймэрхүү. Одоо би өөрөө харуулж хөөрхөн гээ. Бай. Трахт. Оо. Өмнө ингээл тариамаараа хийлгэж уян зүүмүү тавилахтас тойролцох хэсэгчэл амар үлж мөлдөг байсан заяа. Энэ минул зүгээр юу ч биш юм бэ. Баг өглөө ингээ баг унтчих та зүү тавилаа гэж чинь. Тэгсэн чи тэр үнэн харин заримдаа хүмүүс ингээ зүр нь унтчихэд юм уу гэсэн чи би чигшээ тийж байгаа тавилсан шүү дээ. Ахудаа амжилтаа. Йой. Өмнө нь бол зүгээр тариамаарыг амар л гэж бод. Би энэ амар юм өвдөлтний дараа ер нь ингээд тийм жижиг өвдөлт ерөөсөө өвдөлт байха болчт юм байна. Би одоо баг амьдралаа дахиж тариа хэлэхдээ баг ойрлж үлэх байха. Баг яоч гэхгүй байха. Йой. Нас гоёчоо. Самано. За. Бүдэрээ ай нүтлээ. Дорн говьсон юм ба. Урагшаа. Ай. Induction day 2. Let's do it. Харагдчихэв үү би? Ой. Түр хүртлээ хийж байгаа влогийн маань гэл эхлүүл яах. Яй. Одоо үрийг тэрэн чихэнд хоногчсон биш тэрэ. Түр хүртлээ хийж байгаа влогийн маань төрөөгүүлээд би 34-38 орлоо. 39 өдөр юм биш тэ. Яг рил 39 өдөр юм ш тэ өнөөдөр. Та нар мэддэг байсан уу би та нарт нэг өдрийн өмнө дандаа амьдралаа харуулдаг байсан гэдэг байхгүй юу? Тийм хойно. Би өчигдрийнхөө бичлэгийг маргааш нь оруулдаг гэснээр та нар мэдэх үү? Өнөөдөр анх удаа төр хүртлээ хийж байгаа влогийн маань 39 дэх өдөр байна гэж төрж үзүүлэх штеп. Их дэлжгэн жинави. Одоо ивүүлэх баха. Шүнч нэг хэсэг үйлсэн л та. Тэгээ гайг болсон. Одоо бас их дэлжгэн жин. Сая өглөөний цай гэж надад нэг яг хулдаасан дээр илтцэн таалах шиг юм өгдөг. Би тэрийг тэгснэ идсэн байх үед үлссэн дөө. Хүн тоол идмээргүй. Одоо энэгээр дүүрэн шүл. Хүн тоол идмээргүйсэн болохоор нь тэгэл идчихлээ. Яа, манай охтынд сонсогч нь та нарт. Яа. Чил брода чил. Эмчт нь ингээл хөтлөхгүй байх санаа зовоод байна гэж хэлсний дараа ингээл монитор тавьчихгууд манай охтын амар хөдлөд эхэлдэг. За миний бүр санаа зовдгийг яана. Худлаа ярьчих юм шиг. Тэгэл хөдлөхгүй байж үйчсэн. Бүтэн шүнжин баг нэг хөдлөөгүй байж сая хилэнгүүт ингээл юу хөдлөд эхэлж байгаа. Би бүр санаа зовоод ёо. Сод манай хот хөдлөд эхэлж байгаа. Амар зүрүүд яг аав шиг. Тэндээс яагаад дайралт орч ирэхгүй. Яа, за. Одоо яг өвлөхийнхаа өмнө нэг юм бичлэг хийцээ. За тэгээд тэрний дараа уйлж явахдаа хийж байхгүй л. Бүр дууссаны дараа л хийх байх шүү. Зөө мөнхөө. За, миний төрөх влогийг удахгүй хүлээж аваарай. Би нөгөө өөршөнийн гэдэг дуу ард нь дэвсэл тэгэл төрөх влог оруулна гэж зөндөө удаа хүлээсэн. Яа, манай охтоос happy сая ямар өшөглөө. За хэдүүлэх хэсэг хугацааны дараа уулзцгаая. За яасан гэдэг охин?
Хөөх юм. Сайтай дандаа уукаа сондэр нөхөр харагдсан. Өвдөж суур харагдсан юм шиг. Зайсахан байна. Амжилтын хамгийн амар өвдөлттэй өмнөх нөгөө нэг үлээ. Шуурмны өмнөх үлээ. Наргад төвч мэдгүй. Тэрш санагдчих сэдвч. Бид өвдөж авчих. Яа, өвдөж ирлээ үү шүү. Өвдөж ирсэн. Зүгээр л амар цоглог байна. Тэрэн дээр өвдөг гэж зааж шít. Тэрэн дээр бүр 6 байна шít. 5 ав гэж шít. Тэ. Нөө тэрэн дээр бүр 4 болчихлоо. 3. Бүр чи ямар ч өвдөлтгүй байх хэрэгтэй шít. Жох унтаад авчихдаг хөө. Оо жоо. Goodbye. За яг өдрийн энэ 2 цагт бол арай гэж орноосоо босч бөмбөгөн дээр суусан. Тэгээ энэ үед би яг нөхөртөө ярьжсэн хгүй хүмүүс яаж ингэ бөмбөгөн дээр суугаад тийм бол надад бүр тийм тэнхэл алга гэд. Гэтэ яг ингэ суусан чинь бүр амар өвдөлт нь арай намдаж дээрддэг юм байлаа. Айгүй тусалдаг юм шиг санагдсан. За энэ үед бол би одоо мэдхгүй хэдэн ч хуруу нээлттэй байсан. 4-5 байсан юм болов. Энэ болохоор эпидурал хийхээ өмнөхөн байхгүй юу? Тэгэхээр юу нь бол тэр хавцаал байсан баг. Яа энэ тэгээд манай midwife ирж миний энэ гормоны тунг бүр нэмээл байсан. За миний санаж байгаа харуул энэ орооны 6-7 цагийн үе байсан. Эпидурал хийлгээд нэлээд удацсан өвдөлт бүр маш эрчимжсэн. Тэгээд эпидуралтай хэрнээ ингээд стил өвдөлт жоохон мэдэрсээр байсан гэхээр бүр нэлээд эдэн уруу нэгдсэн байсан. За тэгээд энэс хойш бол маш их зүйл болоод тэгээд бичлэг хийж чадаагүй. Тэгээд ерөөхдөө 2 цагийн дараа манай хүүхэд төрсөн. Тэгэл дүү маань шүл цуугүй, найзууд маань хоол унцуугүй, шүлөөрөл тасраагүй. Тэгээ шүнс ирсэн чи харин нэг хөрх амтан дэргэд унтчих юм да. Би ч нэрээ төрсөн штэ гэж утсан штэ. Би хаалганы үеэр цусыг алдсан болохоор тэгээ шууд ухаан алдсан. Тэгээ төрснөөхөө дараа хүүг хаамлуулж чадаагүй. Тэгээ анх удаа маргааш өглөө нь ингээд өөрөө тэврээд хөвгүүлж үтсэн байдаг юм аа. За тэгээд эмнэлэгт нийт 5 хоносныг нөхөр маань нойртой нойргүй 5 хоноо тэгээ сүүлийн өдөр нь амраа гэж бодоод гэрлүүн явуулаад тэгээд манай найз ирж хамт хонсон, шүнжин намайг асарсан, хүүг маань асарсан. Тэгээ бид нар due date-ээр буюу 8 сарын 9-нд эмнэлгээсээ гарсан байдгийн. Гэртээ ирсэн чинь манай найзууд дүүтэй маань хувилдаад ингээд айгуу гоё чимгэлцэн байсан. Энэ бичлэгийг үзээ зөндөө үйлсэн.